8 тэрбум мөн дундаас дэлхийн од болж чадвал амьдрал тэгшэрч насаараач байтугай үе удамаараач идээд барахгүй хөрөнгөтэй болдог нь нуцшээ. Гэвч зарим бидний мэдэх одууд санхүүгийн сахилга өөрсдөө нэр хүндэд нөлөөлөх үйлдэл зэрэгээсээ болж биднээс ч ядуу болж байсан байдаг. Тэгвэл өнөөдрийн топ 10-аараа эдгээр одууд яагаад дампуурж байсныг ярилцгуулна. Мэдээж зарим нь буцаад хөлөө олсон байна. 10 дугаар байранд Chris Tucker. Ирээд оны сүүлээр Chris Tucker Hollywood-ийн хамгийн том комеди жүжигчдийн нэг байлаа. Монголчууд ч түүнийг Jackie Chan-ы Rush Hour буюу оргил цаг киногоор нь сайн мэдэх бах. Rush Hour киноны 1-р ангиас тэр $7 сая цалин авч байсан бол 2 болон 3-р ангиас 25 сая цалин авч өгчээ. Хачиргалтай нь тэр Rush Hour цуврал дууснаас хойш 2012 онд Silver Linings Playbook, 2016 онд Billy Lynn's Long Halftime Walk, 2023 онд Air гэх ердөө 3хан кинонд тоглосон байна. Ихэнх одуудын адилаар тэрээр орлогоо нууж татвараа дутуу төлснөөр олон удаа засгийн газарт ихээхэн хэмжээний өрөнд орж ижээ. 2010 онд аудитэд орж $11.5 сая, 2014 онд дахиад $14 сая, хамгийн сүүлд 2023 онд $3 сая өрөнд тус орсон байна. 9-р байранд Kevin Spacey. 2 удаагийн Оскарын шагналт жүжигчин Kevin Spacey нэгэн цагт хамгийн шилдэг жүжигчдийн тоонд багтдаг байлаа. Netflix-ийн хамгийн анхны хийсэн House of Cards цувралын гол дүр тоглосон цувралын амжилтанд нөлөөсөн мэдээж. Энэ цувралын ачаар Netflix өнөөдрийн байга өндөрлөгтөө очсон байдаг. За түүний Netflix-д оруулсан гавьяаг нь хөндлөж интрогоо түүний ширээ тогшиж буй чимээ болгож байв. Тэрээр House of Cards цувралын эхний сизны анги бүрээс $500,000, за 5 дугаар сизон хүртэлх анги бүрээс $1 сая авдаг байсан ба цувралын 65 ангид нь тоглосон байна. 2017 онд түүний бэлгийн хүчрхийлүүлсэн хэмээн шүүхэд дуудаж түүний уналт эхэлдэг. Netflix түүнээс холбоогоо тасалж тэр онд гарах байсан All the Money in the World кино түүний бүх хэсгийг хассан байна. Netflix түүнийг компани имиж нөлөөлсөн хэмээн $31 сая нэхэмжилж байж. 2023 онд Piers Morgan-ы нэвтрүүлэгт орохдоо ямар ч мөнгөгүй амьдрахч газаргүй болох гэж байгаа. За бүр дээрэс нь хэд хэдэн сая долларын өртөөгөө дурдан нулимс туслуулсан байна. 8 дугаар байранд MC Hammer. Can't Touch This дууг MC Hammer Монголд хийсэн бол 100-ны манлай дуу болох байсан бизээ. За карьерийнхаа оргил үед буюу 90 оны ихээр MC Hammer $70 сая хөрөнгөтэй 20 гарын уралдааны машинтай 20 гарын уралддаг морьтой бүр онгоц нисдэг хэрэгтэй алтан жорлонтой нийтдээ $1 сая цалин авдаг 200 ажилчинтай мөрөөдлөөр амьдардаг нэгэн байжээ. 1996 онд харин түүний энэ амьдралын хэв маяг нь орлогоос зарлага нэгтэж $10 сая хасах руу орсон байлаа. Харин ухаалаг хөрөнгө оруулалтын ачаар өрнөөсөө гарч чадсан байна. 7 дугаар байранд Wesley Snipes. 90-ад оноос эхлэн тэрээр өөрийн жүжиглэх чадвар болон зодооны урлагийн чадвараа хослуулан Холливуудад өөрийн нэрээ хамгаалаад байсан билээ. Тухайн үедээ кино бүрээсээ дор хаяж $10 сая цалин авдаг болоод байж. Chris Tucker-ийн адилаар тэрээр орлогын мэдээллийг хуурамчаар бүрдүүлж татвараас зайлсхийх гэж оролдсноос болж засгийн газарт $23.5 сая өрөнд ороод байсан ч $9.5 сая болгон бууруулсан байдаг. Үүнээсээ болж 2008-аас 2013 оны хооронд 5 жилийн хугацаанд хоригдсон байна. 6 дугаар байранд Johnny Depp. Johnny Depp-ийг танилцуулах нь илүү зүйзээ. 2014 оны үед тэр $900 сая хөрөнгөтэй байжээ. Pirates of the Caribbean цувралынхаа нэг ангиас л гэхэд $75 сая цалин авдаг байж. Тэрээр мөн л санхүүгийн сахилгаас бол нэгэн байв. За 2016 он гэхэд л $300 сая хөрөнгөтэй болж энэ үеэс түүний уналт эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн түүний эхнэр Amber Heard хүчирхийллийн хэрэгээр шүүхэд дуудснаас болж түүнтэй хамтран ажилладаг байгууллагууд нь түүнийг орхиж Kevin Spacey-тэй төстэй үйл явдал тохиолджээ. Эхнэр Amber Heard-тэйг шүүхтэлцснээс болж $650 сая доллар алдаж $100 сая өрөнд орсон байдаг. 5 дугаар байранд Nicolas Cage. Nicolas Cage бол олж чадахынхаа хэрээр үрдэг нэгэн. За нэг удаа Монголын засгийн газарт $276,000 хандилсан байдаг. Тэр 2007 онд дуудлага худалдаанаас $276,000 динозаврын яс худалдаж авсан нь хулгай хулж таарж тэр дундаа Монголын говьяас олдсон яс байсан тул түүнийг Монголын засгийн газарт хураалгасан байна. Үүнтэй адил тэрээр өөрийгөө оршуулах пирамид, цайз, арал гэдэг маш хачиргалтай зүйлс худалдаж авдаг байна. За Nicolas Cage өөрийнхөө худалдаж авсан хувьцаануудаа маш ихтэй байсан ч 2010 онд эдийн засаг хямарч $6 сая өрөнд орж байжээ.
Дөрөвдүгээр байранд Francis Ford Coppola. Дэлхийн бүх цаг үеийн шилдэг киног хийгээд ч санхүүгийн асуудлаас хол байж чаддгүй байх. Түүний хийсэн кинонууд болох Godfather, Apocalypse Now гэдэл хийсэн бүх кино нь өндөр үнэлгээ авдагч үргэлж сая доллар л алддаг. Харамсалтай нь Francis Ford Coppola өөрийнхөө киног ихэвчлэн өөрөө санхүүжүүлсэн байна. 1990-92 онуудад дампуурлаа зарлаж байсан байна. Сүүлд гэхэд л Megapolis киногоо хийхин тулд зээл аван байж өөрөөсөө 120 сая доллар гаргасан байна. Гэвч ердөө 14 сая доллар л олжээ тэр киноноос. 3 дугаар байранд 50 Cent. Curtis James Jackson бол дэлхийд дээрх хамгийн том рэперүүдийн нэг. Анхны альбомноос л эхлэн мөнгийг уруулж эхэлсэн байдаг. За анхны альбом Get Rich or Die Trying гаргаад Mike Tyson-ы амьдарч байсан идэлэн хүртэл худалдаж авчээ. Бусад одуудын адилаар түүний зардал нь орлогоосоо давах үеч ирж байл. Түүний хувьцаа авсан компаниуд санхүүгийн хямралын үед дампуурын үн буурч санхүүгийн хүнд байдалд хүрээд байснаас гадна тухайн үед бифтэй байсан хүнийхээ бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг цацснаасаа болж шүүхтүүлж 5 сая долларын нэхэмжилд унж 2015 онд 36 сая долларын өрөнд орж дампуурлаа зарлаж байжээ. 2 дугаар байранд Mike Tyson. Mike Tyson 2003 онд дампуурлаа зарлахаас өмнө боксоос нийтдээ 430 сая доллар олсон байдаг. Тэгвэл яаж 430 сая доллар 23 сая долларын өр болж хувирсныг харцгаая. Тухайн үедээ тэрээр 21 унтлагын өрөө, 25 угаалгын өрөө, night club, студ, саксны талбайтай 17 га буюу 4600 м2 хийдлэнд амьдарч утасны төлбөрлөн гэхэд жилд 400 мянган доллар гардаг гэж. Ойр дотны 19 хүндээ спорт машин авч өгч 70 мянган доллараар баар худалдаж авч түүнийгээ жилд 200 мянган доллараар хооллож 3 мянган уралдааны тагтаад хийжээдэг ёстой л арах нэг юм байла. Харамсалтай нь орлого зарлагын хэмжээ нь математикийн ухаанд бууж нэг л мэтгэд дампуурлаа зарлагаас өөр аргагүй болсон байж. 1-р байранд Michael Jackson. Дэлхийн хамгийн алдартай хүн, попын хаан Michael Jackson-ыг санхүүгийн асуудалтай байсан гэвэл хинч итгэхгүй зэ. 2009 онд нас барахынхаа өмнө тэрээр 500 сая долларын өртөө байжээ. Мэдээж попын хааны амьдралын хэм маяг тийм ч хямдхан биш гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь ихэнх жилүүдэд түүний зарлага нь орлогоос 20-30 сая доллараар их байсан байна. Үүнээс авалж 65 гаруй зээлдүүлэгч нараас маш өндөр хүүтэй мөнгө зээлсэн нь нас барах үед нь 500 сая долларт хүрсэн байдаг. Эдгээр оддыг харахад алдар нэр түүнийг нь дагаж ирэх ихээхэн хэмжээний мөнгө нь санхүүгийн ухаалаг төлөвлөлтгүй бол тогтвортой амьдралын баталгаа биш гэдгийг харж болно. Ингээд харахад санхүүгийн боловсрал нь амжилт нэр хүндээс илүү чухал баталгаа юм а. Ингээд топ 10 дугаарыг маань энэ удаагийн дугаар энүүрээд өндөрлөж байна. Та бүхэн дараагийн топ 10 цувралаа ямар хуу сэдвэр хэлгэмээр комент сэтгэлтэйгээрээ мөн лайк болон subscribe дарахаа мартуузаа.